Би та бүхэнд гайхалтай мэдээд болгоё. Кембрижийн хөтөлбөртөө олон улсын ийм сургуульд 2 хүүхдээ 12 дугаар анги хүртлээр үнэгүй сургах эрхийн бичгтээ ийм гоё одоо мэдээллийг бий болгож өгч чинь. За энд хаваас авах юм бол 12 дугаар анги төгсөлт 2 хүүхдийн үнэгүй сургаж өгнө гэсэн үнэн үү? Үнэ. Яа! Энэ сургуульд 2 хүүхэд үнэгүй сургаас гадна энд заяа бассейн, спорт зал, үйлчлэгээний талбай бүх юм нь та бүхэнд хаваас авах юм бол үнэгүй юм байна. Ийм гоё одоо олон боломжийг бий болгож өгсөн одоо ийм хамт олонтой та бүхнийг уулзаж байна. Сургуулийнхаа одоо боловсролын талаар, сургалтын талаар та бас, хөтөлбөрийн талаар та бас мэдээлэл өгөөч ээ. За тэгээ маш товчхон танилцуулъя. Кембрижийн хөтөлбөртэй хятад хэл, англи хэл, тэгээ математик, програм хангамжийн чиглэлээр гүнзгийрүүл заадаг. Англи хэлний гадаад багш нар, хятад хэл бас гадаад багш нар заадаг байна. Тэгээ төгсөж хамгийн гол давуу тал нь одоо төгсөж байгаа 90 гаруй буюу ихэнх нь одоо гадны их зүйн сургуулиуд тэтгэлэг авдаг байна. Оо 90% нь одоо гадны сургууль бол сурах боломжтой. Энийг танаа энэ хамт олонны зүгээс хаавас авсан хүн болгонд 2 хүүхэд нь үнэгүй одоо ийм сурах боломжоор хангаж өгч байгаа юм байна. За дээр нь усан бассейн, спорт зал үнэгүй гэж байгаа тийм. Тэр манай клуб хаус тэгээд За амлалт өгсөн шүү та үзэж байгаа хүмүүст. үнэ. Хамтдаа явж клуб хаустайгаа танилцгаая. Энэ тэнд хааж байгаа бүх уснууд 120 м-ийн үнээс тэр чиглэх юм болж шүү. Яа амар гой хүүтэй ш. За танаа байгууллага бол хүүхдийн төлөө маш олон сайхан зүйлүүдийг хийсэн би бол мэднэ. За тэгэхээр хүмүүсийн сайн мэддгээр 100% найзууд гэдэг бас манай хүүхдүүд үзэх дуртай маш олон ангитай энэ киногоос танаа хамт олон хийсэн тий. Тийм манайх ч 2007 оноос хойш Google-тэй гэнэ хийж байгаа. 200 гаруй анги хийсэн байна. Вау. За тэгээд энэ Цонжин Кибер сургуулийнхаа хажууд 100% найзууд гэдэг бас гоё цэцэрлэг байгаа юм байна. Үнэгүй. Үнэгүй. Тоглоод гэж. Гэтэ зөвхөн манай орчин суугчдын хүүхдүүд. Орчин суугчдын тий. Тийм хүүхдүүд нь үнэгүй. Энд хаавас авах юм бол сургууль жүндгөө цэцэрлэг жүндгөө бүр утгагүй болох юм шиг. Йоо. За одоо нөгөө бассейн л очиж үзэх үү. Ийм гоё цэвэр агаарт хүүхдүүд цэцэрлэгдээ явчихсан, сургуульдаа явчихсан, эргэн тойрны бүх юм нь одоо ийм үнэгүй Улаанбаатарын тэр амар утаанаас хоол өвчин зовлон тусахгүй, ханаад тусахгүй эрүүл агаарт энэ бол үнэхээр бас гайхалтай юм санагдаж байна. Ажлаа олонх үе нойрхон юм чинь засамлаар давхиж орвол ажлаа хий чинь хүүхдүүд эндээ цэвэр агаарт хичээл сургуульдаа тоглоол бүх юм надад бол гайхалтай санагдаж байна. Хүүхэн цэцэрлэгийнх нь галт байгаа юм ямар гоё юм бэ? Хүүх хамны зураг мураг энд орж ирэл хүүхдүүд нь суугаал хоол идэх нь шүү дээ. Яа. Гоё юм аа. Вау. Бүх юм шин. Өвөл ингээ хүүхдүүдээс гадуур дотор гүйхгүй ингээ шууд ингээ энэ хонглоор гүгэл зал руу орсон шүү дээ. Тий. Тэгвэл ойрхон зайд хүүхдүүд чинь гадуур цомсгүй гүчих гээд идэх байхгүй. Тэгэхээр энэ дотор бассейнд орчоод энэ дотор ингээл гүйчээл гүгэл орсон гэдэг чинь хүүхд танаад томоо. Танаах нэрийг хүүхдийн төлөө бол бас юм хийжээ. Энийг би ингэ санааж гисэн. Тийм гоё юм шүү дээ. Аа спорт зал. За спорт зал руу орцгоё. Яа, ингээл оршин суугч нар бүгдээрээ энэ зааланда хязгааргүй үнэгүй тоглож болно. Хаусараа талцж байгаа л тэмцээн явах зохион байгуулна. Яа. За тэгэхээр энд бол бас тийм ээ оршин суугчдын хүүхдүүд одоо энд чинь фитнес нь үнэгүй, бассейн нь үнэгүй, саун нь үнэгүй бүх юм нь одоо ингээд оршин суугчд маань бүгдээрээ ингээд хэрэглээнийхээ бүх юмыг эндээс холдох боломжгүйгээр хэрэглэх боломжтой юм биш үү? Одоо саун байхгүй байгаа. Саунд энэ 100 гэхдээ хийж чинь. Саун хийж чинь тий. Одоо тэр гадаа харагдж байгаа зааланд бол фитнес хийнэ гэсэн тий. Жим фитнес. Тэгэхээр одоо энэ бассейнд яваад фитнест яваад ингээд бодно эдгээр бас үнэгүй орчиж байгаа юм уу? Тий. Оршин суугчтай юу? Тий зөвхөн орчин суугчтай. Шинд одоо нэг байр авснараа нэг хаус юм уу, нэг таун хаус авснараа энэ бүх юм үнэгүй гэж чинь танай компани яах юм бэ? Энэ одоо миний зорилго байгаа ийм гоё хотыг байгуулах гэсэн зорилго байгаа. Тэгээ тэрний хүрээнд хийж байгаа юм. Одоо миний зорилго мөрөөдөл юм байна. Баг багаар ингэ явуулах. Энэ одоо олон хүмүүсийг, энэ олон хүүхдүүдийг тэр амир одоо юм нөгөө утаанаас холдуулж цэвэр агаард одоо юм эрүүл одоо юм хөрсөн дээр байлгаж штэ тийм ээ. Тий. Тэр одоо өвөл 100 утаа одоо яг одоо Улаанбаатарын гэр бол одоо манай хал усан тасалсан байгаа. Тий. Гэх мэт олон стрессээс энд ирэх гээд байгаа юм. Гайхалтай. Та бүхнийг хүрж байна. За эн чинь баг тэгэхээр жудоогийн баг татаамтай юм шүү дээ. За ингээд тойроод нөгөө нэг фитнесийн одоо юм одоо нөгөө тоног төхөөрөмжүүдийг тавиад энэ хавар байгаа нөгөө энд худалдаа авалт хийсэн бөхчүүд ч гэсэн энэ зааланда бэлтгэл хийх боломжтой юм байна. За нөгөө нэг яриад байгаа гайхамшигтай хаус ч одоо энэ шүү дээ. 130 м квадрат өөрөө дотроо одоо 2 машины гараж та. Йоо,
Энэ одоо өөрөө эзэмшлийн газартай билүү? Тий, айл болгонд нь 0.7 гавч. Яа. Гадаана боодгоо хийгээл энэ хоёр битүү тарахад бол болох юм байна. Орцгоо одоо ороод бүх хэрэглээний бүх юм өнгөө. За тэрнээс гадна хоёр хүүхдээ 12 дугаар анги төгсөлт сургаж байгаа төлбөрийг бодоод үзэхэд энэ байшингаас илүү үнэтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдийн сургалтын төлбөрөөр байр худалдаж авч гинэ гэсэн үг. Тэгж ойлгож байна. Би ихтэл одоо 1 2 дугаар ангийн одоо хоёр хүүхэдтэй. Энэ хоёрын одоо жилийн төлбөрийг ингээд бодоод үзэхэд энэ байрыг худалдаж авснаас бүр хэд дахин илүү үнэтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сонголтыг би хийсэн. Надад энэ боломжийг олгосон танай байгууллагын хамт олонд баярлалаа. За хамтдаа тутагшаа. За энэ орцгоо энэ хаалга үүдэн ямар ч амар базар шилэг морилноо. За. Пүү гэж ямар амар цэлгэр юм бэ галтгаа байна. Эндээ гоё ширээ сандлаа тавиулаа. Би энэ хоолой хийгээд хүүхдүүд энэгээр орж гараад хамгийн гоё надад таалагдж байгаа юм. Хөрсний бохирдлоо авахгүй яг цэвэр одоо ахаад гайхамшигтай байдлыг хүүхдүүдтэй бий болгож өгч байгаа. Боловсрол дээр нэмэх нь эрүүл мэнд. Наалын хар. Яа. Баян ингээд ихнүүд нь асаатай байсан ч болно, ус нь хоожоод байжсэн ч болно. Тэгтээ байгаль дэлхийг хайрлахын тулд баян гэрлээ унтрацгаа усаа хацааж. За энэгээр ч одоо хичнээн жол өрөө бодох. За энд нэг юм гоё өрөө байна, хүүхдүүд өрөө байна. Энд бас нэг хүүхдүүд өрөө байна. Мастер өндлөө өрөөг нь хараач. Яа, эндээ ингээд ишкамшка бүх юм хийчин. Эндээ нойлтой. Урдуур явгот нойл нь өөрөө онгоч чинь. Тэр би энд яагаад оруулж ингэж бүх хэрэглээний ямар ч зардал төлөхгүй. Бас одоо тэр үйлчлэгээний салбар үйлчлэгээнүүдээр бүгдэн дээр мөнгө хэрэглээ авч байна. За дээр нь энэ дээр ус, тог, сөөх ямар ч мөнгө төлөхгүйгээр амьдрах боломжтой бүх юмыг байгалийн аргаар шийдсэн. Эко. За энэ ингээ галтуугаа том өрөөнд ингээ бүгдээрээ нэг болохоор маш том цэлгэр уудам ийм гоё том зайтай юм байна. За тэгээд энүүгээрээ дамжаа шууд террас руу гарна. Террасан дээр гарч боодгоо эцгээе. За ингээд эртээр үеэсээ монголчууд бид хүн аян дайнд одоо аянсан холоос ирсэн зочин гийчдийнхээ алжаал ядаргаагийн тайлах үднээс битүү зоогоор зоог барьдаг байсан. За тэгээд ийм сайхан газар тухлуулж байгаа эрхэм амжилт группийнхаа хамт олонд миний зүгээс болон энд одоо хаус авах байгаа мянган хүмүүсийн өмнөөс баярал талархснаа илэрхийлээд ингээд битүү зоогоор алжаал ядаргааг чинь тайлж байна. Та бүхэн минь сайхан олцоогоорой. Wow. 나 저도 그래. 자. 자, 이nig 감사드립니다. 자. За энийг энэ тал руу явуулчих. Яг реклам тоглож байгаа юм шиг идэм байшээ та. Чингис хааны хөш. Цонжингийн хөш. Манай яг энэ хажуудлын баригдаж байгаа хөрш болсон айлдун жаргахнаа. Террасан дээр гарч хамт боодог гэлээ. Сүүлийн үед бас нэг шорлогоор занималдаад байгаа. Шорлог идэлээ. Янз юм болох нэ. Замун single house-аас гадна town house-аас байгаа шүү. Одоо эндээ ингээд нэг юм урттай 10 айл байх боломжтой. Нэг айл нь 100 м квадрат. За мөн эндээс худалдан авалт хийсэн айлын хүүхэд бас мэдээж сургалт үнэгээс гадна бүх хэрэглээ үн бий орж байшинтай танилцъя. Хөө энэ бас амар гоё уудам цэлгэр юм шүү. Бас том өрөө галтгаа хоёр нь нэг. За эндээ хүүхдээ өрөөтэй. Эндээ мастер унтлын өрөөтэй. Яа, мастер унтлын өрөө нь эндээ ингээд 0 мол бүгд бүлийн шийдэгдсэн. Вау. Нормор хэр хөдөлгөөтэй шалгажтай юм уу? За энэ талаас бол галтгоо нь ингэж харагдж байна. Мэдээж бас гоё цэлгэр. Эндээ бас зочны нойлтой, баянтай аюугаа шийдэж өгсөн байна. Ингээд чамайг панорамч жахт би ингээд террасан дээр байж ах юм байна л. Яа. За ингээд бас оршин суугчд маань энэ цэцэрлэг түрээлэндээ сайхан чөлөө цагаа өнгөрөөгөөд одоо энд одоо маш олон хүүхдийн тоглоом одоо сүндэрлэн босч байгаа юм байна.
ийм гайхалтай боломжуудыг бий болгож өгсөн Амжилт группийн хамт олонд маш их баярлалаа та бүхэнд амьдралд нас жаргал эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Торгууд болд одоо хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Ийм гайхалтай зүйл та бүхэнд танилцуулж өгсөнд их таатай байна. Дараа дахин бичлэгээрээ эргээд уулзлаа. Түр баярлалаа.